За сайн байна уу? За сайн явж байна. За сайн явж сайхан тусч гинэ. Хамсаар явж байна. Загсан кофе чи явж байсан. За. Хавьд ирлээ шүү дээ. За баярлалаа. За тэгээд эн чинь ямар нэг чидтэй вэ? Миний нөгөө түрүүний цагаасаа сарай дээр. Тий танаа хуучин чинь нэг тийм шар кофе шүү лөө тий. Тэгсэн. Тэрийг бодвол энэ хамаагүй сүүлийн үеийнхаа энэ би ер нь хүүхд байхдаа ч юм уу оюутан байхдаа бас барьдаг байсан кофе. Тэгээ бас хамаагүй гой боловсронгуй болсон юм байна. Ер нь одоо малчин бидний чинь хамгаал ажиллах хүн шиг өтөг нууц хашаа хороо тэгэл одоо адууны зүвчээ цэвэрлэх тонгуудаа одоо нүүдэл суудлыг хийсгчүүд зөндөө юм энүүгээс л хамаг ажиллаа нуулж штеп. Тэгэлгүй яг энэ ч одоо жил одоо бидний хамгийн хэрэг болж өвөл цасцууд ороход одоо түрээ замаа гаргах чинь малынхаа өвчээрийг гаргах чинь маш хэрэгтэй юм захиалсан байна. Дата захиалж авч байгаа юм байна. Тэгээд ээжтэйгээд өнөөдөр хүн бол нийл одоо бас амьдралын хэрэгцээнд хийж чаддаг тийм. Одоо нөгөө манай малчид одоо нөгөө портер хэрэгэлдэг шиг л одоо хэрэглээндээ бүгд хэрэглээс сурчвал маш хэрэгтэй байдаг. Энэ кофе маань болохоор морьтой цагаан гэж одоо нэртэй. Тэгээд Европын 50 гаруй улсад одоо экспортлж байгаа юм кофе байгаа. Одоо бид нар чинь нэг юм хийх болохоор хүмүүс чинь уул уурхаа энэ том юмд л одоо кофе шиг болдог. Нэг юм ойр зургийн юм чинь кофештууд нь 2-3 саяар ирж. Тийм. Энэ оронд нэг ийм хэрэглээний юмтай байхад тонгууд өөрийнхөө хэрэгцээг хангаад, ойр орчныхоо хэрэгцээг хангаад малчид бас ойрхон айл сахалт байдаг бас үеийнхээ тус тийм ингээд бараг 10 кофе шиг 10 дууцах 10 тооцох тийм мөнгө. Тийм тэр мөнгөөр авчихад энэ чинь насны болчихж байгаа шүү дээ. Тийм л байна. Тэгээ одоо ер нь бас хамгийн хэрэгцээтэй сайхан бидний амьдрал ахуйд хэрэг болсон юм зүйл авчихсан дүүдээ маш их баярлалаа. За тэгээ энэ болохоор яг мас одоо тос нөгөө бүх нөгөө үйлчлэгийг нь л цаг тухайд нь хийгээд яваад байвал тэгэл баг насаараа шахах хэрэглэх юм байл л дээ. Уул уурхад бол гэхдээ яг энийг хэрэгжилж л байна л да. Уул уурхад бол өдөр шөнөгүй ажиллаад ерөнхийдөө ажил хугацаанд жоохон богинох яг малчтад ингээд авцсан байхад энэ бол сайхан гамтай яг үйлчлэгийг нь хийгээ явуучих бол насны юм болчихж байгаа. Өөрөө унж байгаа машин шиг л хэрэглээ шүү дээ. Тий. Би ч бас нэг урд нэг шар кофе явуулсан л да. Тэгээ ойр авийн улсууд бас их тусдсан бол тий. Бас нэг бензиний мөнгөөр таслахгүй тийм. Тэгээ шүү дээ ядаж хүмүүс ч нэг юм төрүүлэхэд нэг хэдэн төгрөг маяг гэж өгчөж байгаа л тий. Ядаж нэг хонь малаар ч юм уу. Хий нэг хэрэгцээг хангаал гэдэг байхгүй. Тэрийг бодвол энэ хамаагүй боловсронгуй хамаагүй идэлгээ сайжирсан байна л да. Тэгээ энэ бол хурд хүч гэж бол агуу юм билээ юм байна. Айгүй хурд хөдөлдөг юм байна, хурдан давхдаг юм байна. За тэгээ одоо яаж ажиллах вэ ах юм та? За одоо тэгээд ганц нэг юу өтөг ус төрж үзүүлэх үү тань. Тэгээ та. Төгс төгөлдөр болсон юм шүү тийм ээ. Энэ гоё болсон юм байна. Хамаагүй шаттай юм шүү. Хамаагүй шаттай. Морьтой цаан. Нэрэн ч гоё, мөнгөн ч гоё юм аа. Тийм аа.